Сайн байцгаана уу залуучуудаа. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр. Удаан хугацаанд market overview-гээр уулзсангүй тодорхой шалтгааны улмаас market overview бас хийх боломжгүй байлаа. За 2025 он гараад бүхэл бүтэн 3 сар талдаа орчихсон байна. Тэгээ саяхан л одоо 24 оны эцэст бид нэр арилж байгаа хийгээд market overview яриад байжлаа. За өнөөдөр алт 3,000-д хүрсэн байна. Биткойн 84,000 руу унсан байна. За доод зэгт бол 78,000 руу унсан. Nasdaq, S&P 500 гэх мэтчлэн хувьцааны индексүүд бүгд маш хүчтэй унсан байна. Доллар индекс 108 хүрж явсан бол 103 хүртэл унсан байна. За ийм зах зээл бид нарыг 25 оны анхны market overview дээр хүлээж авлаа. За market overview ярихаас өмнө ер нь юу болоод байгааг ярихаас өмнө би Demo Masters гэдэг тэмцээнийг та бүхэн танилцуулмаар байна. Манай MOTFX-с Demo Masters тэмцээнийг зохион байгуулж байгаа. За энэ ямар учиртай тэмцээн юм бэ гэхээр та бүхэн demo дансан дээр арилжаа хийгээд өөр хоорондоо өрсөлдөөд 4-7 хоногийн хугацаанд хамгийн өндөр дансаа одоо өсгөж чадсан хүмүүс нь байр эзлээд ингээд 10 байр эзлээд шагналын санг хувааж авна. Шагналын сан нь юу юм бэ гэхээр бүртгэлийн хураамж төлсөн хүмүүсийн мөнгө бүгд шагналын сан руу орох юм. За тэгээд MOTFX тэр мөнгөн дээр нэмээд 10 сая төгрөг нэмээд ингээд нийт шагналын санг бүрдүүлээд тэгэхээр хэдий хэмжээний хүн оролцох тусам төдий чинээ том шагналын сан бий болох юм шүү. Одоогийн байдлаар нэг 30 орчим сая төгрөгийн шагналын сантай болцсон байгаа. Тэгэхээр энэ нь бас одоо Монголд урд өмнө хизээч зохиогч байгаагүй хамгийн өндөр шагналын сантай демо арилжааны тэмцээн болох нэ. Тэгэхээр нэгдүгээрээр бол 30% аавна гэхэд жишээ нь одоо 30 сая төгрөг зурласан байх юм бол нэгдүгээрээр дорсон үнэ нь 10 сая төгрөг авах нэ. Тэгэхээр энэ бас демо тэмцээнд орж өөрийгөө сорж үзэх. За ялангуяа одоо демо дээр айгүй сайн арилждаг гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд сайхан боломж бол нэгдсэн байх нь шүү. Тэгээд манай MOTForex.com урамшуулал дотор Demo Masters гэдээ байгаа. Орж танилцаарай. За, алтны ханш 3,000. Nasdaq all time high 22,001. За 200-аас одоо 19,200 хүртэл унсан байна. Correction territory. За US 30 хүчтэй унсан. За мөн S&P 500 гэсэн all time high шасыг хүчтэй унаад ороод ирсэн байдалтай байгаа. За Bitcoin тэ 104, 5, 7, 8 мянга дээр явж исэн бол өнөөдөр биткойн одоо 77 мянгаыг шалгаад жоохон өссөн байдалтай ингээд харагдчихэв. За энэ юу болоод байгаа юм бэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. Хамгийн нэгдүгüүрт мэдээж энэ алтны өсөлт, энэ индексүүдийн уналт, биткойны уналтын шалтгаан бол цэвэр Дональд J. Trump, Америкийн ерөнхийлөгч. Тийм ээ. Мань хүн юу хийгээд байна вэ гэхээр ерөөсөө бүр тарифын дайн хийж байна. Европын хамгийн сүүлд бол одоо тийм Европын шампань болон бусад алкогольны бүтээгдэхүүнүүдэд 200% татвар тавина гэж тэгж байна. За Канадын стил одоо төмөртэй импортод бол 500% татвар тавина гэж тэгж байна. Ингээл бүр за тэгээ бусад улс орнууд нь эргээд Америкийн бараа бүтээгдэхүүн дээр багасаар хэмжээний татвар тавьчихна гэдэг. Ингээд энэ бол тарифын дайн явагдаж байна. Энэ тарифын дайнд учир бий. Энэ зүгээр л Дональд Трамп нэг тэ эгото ерхийлэгч болоод эсвэл өстой Америкийг юу гэдэг гадаадын тоноолчдаас хамгаалах гал ингээл тариф татвар тавиад байгаа юм бол ерөөсөө биш. Дональд Трамп negotiate хийж байна. Negotiate хийх буюу хэлэлцээр хийж байна. Дийл хийж байна. Хамгийн том хэлэлцээр хийх ёстой, хамгийн том буулгаж авах ёстой дайсан болвол Төв банкны ерөнхийлөгч. За Төв банкны ерөнхийлөгч хөрхий дангаараа шийдвэр гаргадаг юм да. Төв банкны одоо удирдах зөвлөл гэсэн үг тийм. Төв банк чинь олон одоо ерөнхийлөгчтэй удирдах зөвлөлтөд ерөнхийлөгчтэй удирдах зөвлөлтөд тэр удирдах зөвлөлийнхөө олонхын саналаар бодлогын хүүгээ багасгах үгүйгээ шийдвэрлэдэг тийм үү. Тэгэхээр Дональд Трамп яг одоогийн байдлаар юу гэж нэхэр миний бодлоор Төв банкийг л буулгаж авах гэж үзээд байна.
Яагаад? Яагаад үг гэхээр 7 их найд долларын асуудал байгаа. $7 trillion гэж та нар төсөөлтөд 7 их найд доллар заяа. Хөрх манай Монголын эдийн засгийн 10 тэрбум доллар хавцаа илүү. Гэтэл 7 их найд доллар буюу тэрийг одоо 1000 нугуулсантай тэнцэх хэмжээний өр байгаа. Энэ бол Америкийн нийт өр биш шүү. Америк бол бараг 36 хэдэн их найд долларын өртөө. 7 их найд долларын өр энэ жил expire хийх буюу энэ чинь өрөнд нэг ийм юм байдаг. Bond expiry date гэж байна. Expiry date. Тэгээ bond гаргахаар энэ чи яг 6 сар болгон хүүгийн төлөө явуулдаг. За тэгээ тодорхой хэмжээний expire хийх буюу бондны одоо хугацаа дуусах, өрийн бичигч нь хугацаа дуусах одоо өдөртөө байдаг. Тэр өдөр энэ жил 7 их найд долларын өрөнд дуусч байгаа байхгүй юу? Тэгвэл яах ёстой? 7 их найд долларыг дууссан өдөр нэг нэгээр нь ингээд баг багаар төлөх эсвэл энийг дахиж refinance хийх буюу нэгсэндээ өрийн бичгийн хугацааг сунгах, restructure хийх буюу эсвэл өөр өрийн бичгээр солих, өөр хүнд одоо шинээр өрийн бичиг гаргаад өмнөх өрийн бичгийнхаа өрийг төлөх байдаг ч юм уу. Иймэрхүү санхүүгийн менежмент зайлшгүй хийх хэрэгтэй болж байгаа. Гэтэл санхүүгийн менежмент гэтэл өнөөдөр Америкийн 10 жилийн бондын хүү 432% дээр байгаа байхгүй юу? 432%. Бодоод үзтээ. 7 их найд долларын тийм үү? Хэдүүлээ жоохон тоо ботъя. Айгу амархан тоо бот. 700 мянга. 700 сая. 700 тэрбум. 7 их найд долларын жилийн 4% гэхэд 30 тэрбум доллар болж байгаа. 30 тэрбум доллар. Хэрв бодлогын хүү 3% дээр байсан бол хэд болох вэ? Нийт хүүгийн төлбөр жилдээ. За магадгүй 20 хэдэн тэрбум тий. Тэгэхээр ийм их хэмжээний тоо яригдж байгаа учраас бага хэмжээний бодлогын хүү 0.25% хүү байсан ч энэ хэмжээний өрийг refinance хийхэд бол асар том нөлөөтэй. Окей. Тэгэхээр ийм өндөр хувийн одоо хүүдээр энэ 7 их найд долларыг дахин менежмент хийнэ гэдэг бол маш хэцүү. Тийм учраас Дональд Трампын цорын ганц одоо хүсэл бол бодлогын хүүг багасгах, бодлогын хүү бага байх. Яг нь зах зээл одоо бондын маркет гэдэг юм уу, зах зээлийн хүү бол яг төв банк бодлогын хүүгээ багасгалаа гэж шууд багасдаг зүйл бас биш л дээ. Энэ бол илүү банк хоорондын транзакцийн labor rate гэдгээр бол явдаг. Гэхдээ төв банк бол замыг нь тодорхойлж өгдөг. Тэгэхээр одоо төв банкны бодлогын хүү хэд байгаа? 4.5% байгаа шүү дээ. Тийм ээ 4.5% байгаа. 425-аас 4.5% гэж. Тэгэхээр төв банк бол ууг нь өнгөрсөн жил маш олон удаа бодлогын хүүгээ багасгах ёстой байсан. Энэ жил ч гэсэндээ багасгах ёстой байсан. Гэтэл яагаад бодлогын хүүгээ багасгах чадаагүй? Инфляцид жоохон өсөлттэй байгаадсан шүү дээ, тийм. Инфляц яг бүр ингээ 2% руу бүр унаад бууж өгөхгүй байгаадсан. Тэгэхээр төв банк бодлогын хүүгээ багасгах чадахгүй байгаадсан. Тэгвэл одоо Дональд Трамп юу хийж гэнэ гэхээр тарифын дайн бид нар энэ улс дээр одоо тариф тавилаа, тэр улс дээр тариф тавилаа гэд нэг ёсонтой бол яаж юм бэ? Зах зээлийг бүрэн дарамтанд оруулж байна. Яг одоогийн байдлаар ялангуяа хөрөнгийн зах зээлийг бүтэн дарамтанд оруулж байна. Төв банк хэдийгээр maximum employment буюу ажлын байрыг хамгийн өндөр түвшинд бариад инфляцийг хамгийн доор түвшинд барих бодлоготой ч гэсэндээ Америкийн зах зээлд хөрөнгийн зах зээл бол маш чухал хэсэг байдаг. Магадгүй маш чухал ч бүр хамгийн чухал хэсэг байдаг. Тэгэхээр энэ хамгийн чухал хөрөнгийн зах зээлийг бас өндөр уналттай байх уу? Эсвэл тодорхой одоо
ямар байдалтай авч явах вэ гэдэг төв банк бол маш том үүрэг гүйцэтгэж идэг. Жишээ нь коронагийн үеэр зах зээл маш хүчтэй унаал ирэхэд төв банк яасан? Emergency rate cut 1%-аар бүр хүртэл бодлогын хүүгээ багасгаж ирсэн шүү дээ, тий. Шууд 0% руу одоо оруулж ирсэн гэх мэтчлэн. Ийм арга хэмжээнүүд бол төв банк зах зээлээ аврахын тулд хийдэг. Тэгвэл яг одоо Дональд Трамп юу хийгээд байна вэ гэхээр нэг ёсондоо яг жинхнээсээ энэ тарифыг тавьчаад байгаа юм биш шүү дээ. Хилцээр л хийх гэдэг. Төв банкыг л одоо буулгаж авах гэдэг. Бодлогын хүүгийг буулгуулах гэдэг. Тэхийн тулд энэ одоо тариф гэж ерөөсөө энэ хөрөнгийн зах зээлээ бүтэн уналтанд оруулаад байна. За магадгүй төв банк бодлогын хүүгээ багасгах байх гэсэн хүлээлттэйгээр бас доллар индекс унжин. За мөн өнгөрсөн 7 хоногт та нар харсан тий CPI price index PPI гэх мэтчлэн инфляцийг тодорхойлсон мэдээнүүд маань хүлээлтээс бага гараад эхэлсэн. Инфляц багасж эхэлсэн. Яагаад тэгэхээр магадгүй Дональд Трамп ерөнхийлөгч болсны дараа зах зээл дээр тарифаас болоод ирээдүйд үнийн өсөлт ирнэ гэсэн хүлээлтээс болоод ард иргэд чинь мөнгө үрхээ төр бас азансан байх. Илүү хадгалж эхэлсэн байх. Тэгэнгүүт бас үнийн өсөлт ингээд багасч байна. Ямар ч байсан дараа 7 хоногт төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ гаргана. Энэ бодлогын хүүгийн шийдвэр дээр төв банк ямар мессеж өгөх үү гэдэг маш чухал. Бодлогын хүүг багасгахгүй байж болно. Яг энэ уулзалтаар. Гэхдээ бид нар дараачийн уулзалтан дээр багасгахыг илүүд үзэх ч юм уу эсвэл бид нар дараачийн уулзалтан дээр багасгахын төлөө одоо мэдгүй тэг хичээн гэдэг ч юм уу. Ямар нэгэн төв банк бодлогын хүүгээ багасгах талаар эерэг мессеж зах зээл дээр өгөх юм бол индексүүд дэшээ буудлаа. Ерөөсөө буудахад бэлэн. Алт мөн за алтны талаар дараа яриа. Индексүүд болон биткойн буудахад бэлэн сууж байгаа. Тэгэхээр дараачийн 3 дахь өдөр шөнийн 2 цагаас гарах төв банкны бодлогын хүүгийн шийдвэр маш чухал. Энэ 7 хоногт гарсан CPI мэдээ баг гарах нь их чухал байсан. Тэрийг зах зээл хүлээж исэн. Тэ? Би бас танарт одоо Instagram reel хийгээл хэлсэн шүү дээ. CPI баг гарнаа. CPI баг гарахаар зах зээл өснө гэд. За өссөн. Тэгсэн чинь маргааш нь Дональд Трамп гарч ирээд одоо Европын ликорууд болон шампань гэх мэтчлэн зүйлс төр 200% татвар тавина гэдэг дахиад унгаа ичиж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо юу гэсэд байна? Төв банкыг л буулгаж авах гал үзээд байна. Өөр юм ерөөсөө байхгүй. Дональд Трамп бол сая нэгсэнд Украиныг буулгаад авсан шүү дээ. Украины Зеленскийг бол цагаан ордонд дуудаж байгаа. Загинсаар байгаад нэгсэнд 30 хоногийн одоо гал зогсоох ceasefire тэ инхийн хилцээрт бол буулгаад авцсан. Орос ч гэсэндээ энийг тодорхой одоо шалтгаантайгаар хүлээн зөвшөөрсөн. Тэгэхэд бол алт бол ингээд унжаах ёстой. Гэтэл тариф татвар гисээр байгаад алтны ханшийг хүртэл 3000 хүрэх ч гэсэн байх шүү дээ тэ. Магадгүй алт эх 7 хоног төв банк бодлогын хүүгээ багасгах гэдэг хүлээлтийг энэ ханшинд шингээгээд өссөн ч байх боломжтой шүү. За юу. Тэгэхээр алт болвол их юм сонирхолтой дүр зураг дээр байгаад байгаа. Тэгээ хэдүүлээ техник дүр зураглалыг нь хийгээд ярина. За тэгэхээр индексүүдийн хувьд бол за ялангуяа манай одоо индекс арилждаг залуучууд за мөн крипто арилждаг залуучууд бол дараа 7 хоногийн төв банкны бодлогын хүүгийн шийдвэр маш чухал. Тэрийг бол хүлээгээрэй гэж би зөвлөх байна. Хувийн зүгээсээ би юу гэж бодож байна вэхээр төв банк ямар ч байсан ямар нэгэн одоо эерэг мессеж бол өгөх байх. Юу гэдэг. За өнгөрсөн сарын инфляц баг гарсан учраас бид нэр төв банк бодлогын хүүгээ багасгах тал руу илүү одоо эерэг байгаа гэдэг ч юм уу. Тэ нэг тойрон утгаар юм зах зээл дээр мессеж өгөхөд зах зээл бол будаад явчихна. Тэгэхээр дараа 7 хоногийн 3 дахь өдөр та нар харж байгаарай. За алт техник дүн шинжилгээгээр нүүд рүүгээ оръё. За нэг өдрийн график дээр энэ bullish momentum үргэлжлэн явсаар л bullish momentum гэж юу хэлээд байгаа юм бэ? Low, higher low, higher low, higher low, higher low тэ? Дахиад higher low, higher low, higher low, higher low, higher low, higher low. За энд бол нэг доош орчихсон гэхдээ том цагаараа higher low хийвэр. За энд нэг өвдөж орчихсон том цагаараа ихтэй higher low хийвэр. За үргэлжлээд өслөө. Дахиад higher low, higher low.
За ингээд мэдээж higher low явсан чи higher high хийсэл гэсэн та нар мэдж байгаа тийм. Энэ bullish trend үргэлжлэн явсаар л байна. Энэ bullish trend 2023 оны 10 сарын 9-ний өдөр Израиль Палестины одоо эхлээд Палестинаас Израиль руу террорист тоглохоо хийсэн тийм. За ингээд хэлсэн. За энэ үргэлжлэн явсаар л байна. Доороо нэг ийм одоо тренд лайнтай юм да. За энэ оройнууд бол холбогдно. Нэг ийм булш хөдөлгөөн бол үргэлжлэн явсаар байна. Энэ одоо ер нь бол энийг channel гэдээ аваад үзчихэд бол буруудахгүй юм. Channel, окей. За ийм өсөлтийн channel бол явж байна. Энэ дээр бүр channel зурчих. За ийм өсөлтийн channel явж байна. За тэгээ ер нь бол энэ өсөлтийн channel-ийн яг энэ midline буюу энэ голын шугамаас нэг ханш бол холдохгүй. Ерөнхийдөө дээд одоо хязгаарлал гарснаас хойш голын шугамаас бол нэг холдохгүй доош унж ирсэн чинь голын шугам хавцаанаа байжраал буцаж дэше өсчөөд байна тий. За тэгээд энэ channel-ийн орой бол ерөнхийдөө 3060 70 хавцаа харагдаж байна. 3060 70 хавцаа харагдаж. Тэгэхээр ханш бол одоо жижиг цаг дээр хэдүүлээ харахад тий ханш яасан. Би нөгөө Telegram channel дээр нэх гоё дүн шинжилгээ хийгээд явуулсан та нар уг нь мэдж байгаа да тий. За ханш бол correction хийсэн хараа. Өмнө нь өссөн 2 удаа өсөж үтсэн major correction буюу хүчтэй одоо засвар хөдөлгөөн хийчихэд буцаад өссөн засвар хөдөлгөөн хийлээ буцаад хүчтэй өсөж байна. Энд яасан. Өслөө хүчтэй засвар хөдөлгөөн хийлээ өслөө засвар хөдөлгөөн өслөө хүчтэй засвар хөдөлгөөн хүчтэй өсөж шүү тийм. Буцаад засвар хөдөлгөөн хийчихэд өсөлт ороод ирж байна тийм үү. Тэгэхээр нэг одоо энэ дүр зураг хараарай. Энд өслөө засвар хөдөлгөөн хийлээ хүчтэй өслөө тийм channel-ийн орой. За эндээс өслөө засвар хөдөлгөөн хийлээ channel-ийн орой байж болох уу? Надад бол болох юм шиг санагдаж байна. За ямар ч үс ийм channel байгаа гэдгийг хэдүүлээ мэдчихсэн тийм ээ. Тэгвэл илүү жижиг цагийн дүн шинжилгээ рүү оръё. За 4 цагийн график дээр хэдүүлээ харъя. За энэ нэг хүчтэй өсөлтийн давлага ерөөсөө шууд явсан. Он гарснаас хойш баг 2 сар шахуу ерөөсөө дараалал өсөөлсөн тийм. Тэгж жагаад correction хийгээд цагаан сарын үеэр 2832 руу ханш унсан. За тэрнээс хойш яаж вэ? Өссөн consolidation хийсэн буцаад өссөн байдалтай тийм. За тэгвэл жижиг цаг дээр энэ юу гэж авч үзэх вэ? 1 2 3 4 5 гэд channel-ийн орой 2000 нөгөө 60 руу явах боломж бол надад харагдаж байна. Явах боломж харагдаж байна. За тэгээд эндээс хэмжээд үзэх юм бол ханш Fibonacci 0.5 дээрээс буцаад явсан. Тийм. Ер нь бол би pullback хийгээд ханш нэг rejection үзүүлэх юм бол Fibonacci 0.5 дээрээс авах. За 0.61.8 дээрээс авахд бас их айтайхан байгаад байна тийм. За тэгээд ханш дэшээ өмнөх хаяа эвдсэн. Дахиад all time high ханш хийсэн. Тэгэхээр дахиад all time high ханш хийхээр л за энэ одоо орой болцсон унана гэж бодож ерөөсөө болохгүй шүү. Энэ bullish momentum дуусаагүй байна. Дахиад үргэлжлээд өсөх моментум хിവэрэ байна. За Төв банк харин яг бодлогын үгээ гаргасны дараа харин яг юу болох юм гэхээс тэ. За яг 4 цагийн 2 оройг холбуул нэг юм дүр зураг харж байна. Хамгийн ойрын 2 оройг холбох юм. Окей. Нэг юм channel байж болохоор. Гэтэ энэ channel гэхээс илүү нөгөө том зургаараа л явах хаад. Энийг яриад байгаа шүү дээ.
3060 руу. Ишээ 3060. Нөгөө түрүүний миний ярьсан 1 2 3 4 5 гэд 3060 3070 руу өсөх боломж харагдаж байгаа. Яг энэ моментумыг харахаар. Гэтэ жижиг цагийн график дээр тодорхой хэмжээний rejection бол харагдаж байна. Тэгэхээр одоо энийг яах вэ гэхээр за ханш 2880-аас дэше 3004 хүртэл юу өссөн байна те. Тэгэхээр за ядаж 2950-ыг дахиж шалгавал би бол лонг арилжааных ашиг авсан шүү дээ. Би та нарт 3000 target 3000 take profit гэж зөндөө хэлсэн те. Би бол лонг арилжааных ашиг авсан. Тэгэхээр одоо юу армаар байна гэхээр за магадгүй төв банкны бодлогын хүүгээр эсвэл нэгт хоёр дахь өдөр ханш хүчтэй савлаад энэ бол ихтэй шууд ингээд унахгүй байхаа миний бодлоо. Дахиад нэг дээшээ нэг ингэж заваарна. Эсвэл дээшээ дахиад fake out хийчих магадгүй. Тэгчээд нэг иймэрхүү байдал үзүүлээд ирвэл за 3950 хавцаа л гэж хэлээ. 3950 хавцаа бол би дахиад buy хийнэ. Тэгээд 3000-ийн урьдчилан 2950. Тэгээд 3060 хүртэл харна гэж бодож байгаа. Нийтдээ ингээд нэг 1000 пипний ашиг их боломж бол алтан дээр харагдаж байна. Алт бол зөвхөн одоо Украин Орос хоёр найрамдаад бүр дайна зогсоочтгүй юм бол алт бол тэр чигээрээ өсгөл одоо дүр зураг харагдаад байна. Зөндөө тариф яригдаж байна. За одоо тэгвэл төв банк бодлогын хүүгээ буулгах талаар яригдаж байна тийм үү? Бодлогын хүүгээ буулгахаар яах юм? Dollar index унана. Bond yield буюу бондын өгөөж унана. Тэгэхээр яа вэ? Үнэт цаас алтруул мөнгө ордог шүү дээ, тийм ээ? Мөнгөний шилжилт хөдөлгөөн ингэж л явдаг. Тэгэхээр алт бол дахиад 3060 бол явах боломжтой гэж би харж байна. Гэхдээ эхлээд pullback хийх хэрэгтэй. 1 2 3 4 5 дөрөв явж байна те. За энэ бол би шууд унна гэж хэлээгүй. Дахиад нэг дээшээ явж магадгүй тэгчээд унж орж ирэх байх. Тэр үед нь харин buy хийх боломжийг хүлээнэ гэд. Би алтан дээр ерөөсөө short арилжаа яриаггүй шүү. Short арилжаа алтан дээр байхгүй. Яг тэгэхээр ийм хүчтэй өсөлтийн эсрэг яг тэр уналтыг тайм хийн гэдэг бол маш хэцүү байхгүй. Унаад ирэхээр нь ёроолыг бол авахд бол харин илүү амар байх бол. Окей. За алтны дүр зураг нэг тийм байна. За Nasdaq-ын талаар ярив. За Nasdaq бол том зургаараа л дахиад харна шүү дээ. Хэдүүл алтан дээр том зургаар харчаад Nasdaq дээр том зургаар харахгүй байж болохгүй тий. Яг өнгөрсөн одоо 4-7 хоног дараалаад унж байна. Гэхдээ ингээ харахаар high, higher low, higher low, higher low, higher low, higher low, higher low, higher low. Тэгээд higher low. Ерөнхийдөө бол өсөлтийн тренд хэвэндээ байгаа. Энд чинь дахиад 2023 оны 1 сард correction хийж орж ирчээд өссөн энэ өсөлтийн тренд үргэлжлээд явж байна шүү дээ. Энэ тренд бол хэвэндээ байгаа. Энэ өсөлтийн тренд ерөнхийдөө эвгүүтчлээ одоо bear market руу орчлоо гэж үзэх юм бол 17,000 хавцаал доошо эвдчихийч. Дахиад энэ чинь нэлээд уналтын орон зай байна шүү дээ. Тэгжиж ер нь за энэ өсөлт бол эвгүй болчлоо. Ерөнхийдөө bear market руу орчлоо гэж хэлж болно. Түүнээс одоо бол зүгээр л correction засвар хөдөлгөөн явагдаж байна. Өмнө нь ч гэсэнтэй ийм богино хугацааны засвар хөдөлгөөн Nasdaq дээр зөндөө л явж ирсэн. Одоо хэдүүлээ өмнөх correction-уудыг бас хэмжээд үзье. За энэ нэг correction тийм 11%, 12% мад өсч ирсэн байна. За энэ нэг correction. Энэ бол нөгөө 8 сард тийм Японы төв банкны бодлогын үеийн шийдвэрийн үеэр маш богино хугацаанд хүчтэй унсан. Энэ 17% унж ирсэн байна шүү. Тэгээд буцаад өсөөд all time high хийжсэн байна. За энэ одоогийн байдлаар
14% хавцаа уналттай л байгаа. Тэгэхээр би бол зүгээр юу гэж үзэж байна уу гэхээр Америкуудыг мэддэгийн хувьд Америк зах зээлийн энэ хувьцаа хөрөнгийн зах зээл ус удаан арилжаа гэсэн хүний хувьд миний туршлага надад юу гэж хэлээд байна вэ гэхээр Төв банк ямар нэгэн эерэг юм ярина бодлогын хүүг багасгах талаар тэгээд зах зээл тэрийг нь эерэг мессеж гэж хүлээж аваад хүчтэй өсөж эхэлнэ. Яг тийм л зүйлийг ерөөсөө зах зээл одоо хүлээж байна. Өөр юм байхгүй. Яг ханшийн байдлыг харахаар уналт болол ядралттай. Ингээл нэг юм буулш паттерн дагаал ингээл яваад байгаа хөөх тээ. Шууд ингээл хүчтэй унаал айгүй жоохон өсөлт үзүүлэл хүчтэй унаад байхгүй шүү дээ тий. Унчаал буцаж өссөөл тэгэхээр яг уу худалдаа авах сонирхлууд бол зөндөө байна. Гэхдээ ямар нэгэн тэр том каталист буюу тэр одоо Төв банкны л одоо тэр шийдвэрийг л ерөөсөө хүлээгээд. За хэрвээ Төв банк бодлогын хүүгийн шийдвэрийн талаар аятайхан юм ярих юм бол яг бас бодлогын хүүг буулгах гэж биелээгүй шууд буулгач магадгүй тэгвэл бүр үнэхээр супер сайн байна. Буулгаж магадгүй ирээдүйд гэдэг юм яриад шүү дээ. Тиймхэн л эерэг мессеж өгчих юм бол маш хүчтэй байсан. За тэгээд Nasdaq бол техник дүр зураглалын байдлаараа за нэг ийм уналтын яг ийм одоо channel дагаж унж исэн. Тэгээд энэ уналтын channel-аасаа бол дээшээ гарч ирж байгаа дүр зураг харагдчихна. Гэхдээ нөгөө уналтын direction одоо чиглэл өөрчлөгдөх болоогүй. Ягаад тэгэхээр энэ 19,750 гэдэг энэ high дээшээ эвдэгдчихэж чиглэл жоохон өөрчлөв. Тийм биз? Дандаа эн чинь higher low, higher биш lower high, lower high, lower high, lower high, lower high гэдэг өмнөх энэ уналт явсан үед ерөөсөө энэ жижиг энэ lower high-тай ерөөсөө эвдэг байгаа хөөх. Тэгэхээр энэ lower high эвдчихэж за higher high, higher low үүслэ гэдэг чиглэлийн өөрчлөлт харагдана. Түүнээс бол бас яг хэлэхэд хэцүү. Окей. Тэгэхээр би бол яг Nasdaq-ыг одоо маш олон жил арилжж байна да. Тэгээд иймэрхүү нөхцөл байдлыг зөндөө л харж илаа. Nasdaq дэшээ энийг нэвтлэх бах. За тэгээ higher high хийх бах. Тэндээсээ дахиад нэг хүчтэй унана. Дахиад нэг хүчтэй унахад заяа. Энэ bear flag юм шиг харагдана. Гэхдээ энэ бол fake bear flag байж болно. Тэгээд дэш өсөө явчихдаг. Ийм тохиолдол бол Nasdaq маш олон удаа. Тэгэхээр энийг яаж арилжах юм бэ гэхээр яалтгүй. Эхлээд higher high хийхийг хүлээчих. За жишээ нь мэдхгүй 18,830 ч минут төслөө гэж бодъё л та тий. Higher high хийчлээ. За тэгээд эндээс унахыг хүлээчих. Уналтыг нь Fibonacci-гаар тэмдэглээд хараас учих. Ихэнх тохиолдолд биш үү тий. 61.8 дээр хүрч ирнэ. За уналтыг нэгдүүлээ. Ингэж 19,000 за энэ арай өндөрч юм байна. 19,850-аас гэд хэмжиж. Тэгэх юм бол ихэнх тохиолдол шүү дээ. Higher high хийчээд дараачийн чи higher low хийх гэж явж байгаа шүү дээ. Гэтэл хүмүүс буцаад унлаа гэж андуурт. Higher low хийхдээ ихэнх тохиолдолд 61.8 хүрч идэг. Тэгэхээр магадгүй хэрвээ Nasdaq 19,850 хүрээд буцаад унвал би лав 19,420-оос buy хийн. За тэгээд миний таргет 20,700 хавцаа байна гэж харж байна. Окей. Тэгэхээр нэлээд том бас олон пипний ашиг хийх боломжтой арилжааны дүр зураг харагдаж байна. За Nasdaq юм байна. За доллар индексийг хэдүүлээ нэг ярив. Yeah, доллар индекс маань доллар индекс маань ууг нь энэ юу гэвдээд тий 107 гэдэг төвшин маш одоо олон удаа шалгагдаж ирээ эвдэж тухгүй ч тэрийг эвдэж дэшээ гарч нэлээд булш байж байгаад
3 сард бол хүчтэй доошоо унаад ороод ирсэн. За одоо доошоо бол нэгэнт ингэж энэ зон руу буцаж орж ирсэн учраас доошоо 100 гэдэг түвшин харагдав. 160, 170. За тэгээд яг одоо нэг ийм тодорхой түвшин дээр бас байж байгаа юм байна шүү дээ. Нэг өмнөх нэг жижигхэн key level шиг тий. Тэгэхээр энийг доошоо эвдчих юм бол ерөөсөө л 100, 160, 100, 150 гэдэг түвшин харагдаж байна. За хэрэв доллар индекс ингээд үргэлжлээд унахаар болох юм бол GBP USD яах вэ? Үргэлжлээд өснө. Энэ high руугаа явах байх. Евро доллар яах вэ? Үргэлжлээд өснө. Энэ high руугаа явах байх. За гэх мэтчлэн тий. USD JPY яах вэ? Үргэлжлээд унах байх. Долларын ослууд бол өсөөд бусд нь бол ингээд уналт бол үзүүлэлт явах байхаа гэж харж байна. За та нар маань тэгээд би яг доллар индексийг ярьсан учраас евро доллар, GBP USD, Aussie доллар ч үгүй тэр бусад долларын ослууд дээр өөрсдөө дүн шинжилгээ хийгээрэй. Тэгээд ер нь бол ингээ харах чинь доллар ч гэсэндээ унахаар харагдаж байгаа учраас алтуулвал дахиад pullback хийчээд буцаад өсгөл дүр зураг бол харагдах гэдэг шүү дээ, тийм ээ. За биткойны талаар ярив. За та нар санаж байвал би биткойныг нэг 74,000 хавцаа ирчих магадгүй л гэж хэлээд байдаг гэсэн. Тэгээ 74,000-ад өмнөх хаяа нэг шалгачих магадгүй. Тэгээд бараг л шалглаа. Ууг нь бол крипто, биткойн дээр бол дандаа л эерэг мэдээ гарч ирсэн. Жишээ нь сая одоо 2-7 хоногийн өмнө Дональд Трамп чинь биткойны reserve буюу нэгсэндээ Америкийн засгийн газар биткойны нөөц бүрдүүлнэ гэдэг зүйл дээр гарын үсэг хүртэл зурлаа шүү дээ, тийм. Яг тэр нь бол хууль болж хэрэгжээгүй байгаа. Гэхдээ нэг зүгээр зах зээлд таалагдаагүй зүйл нь юу вэ гэхээр биткойныг худалдаж авч нөөц бүрдүүлэх биш. Өөрөөсөө нэг хурааж авсан байсан биткойноор нөөц бүрдүүлэх гэдэг байгаа. Тэр нь жоохон таалагдаагүй. Тэгээд биткойныг жоохон унаад ороод ирсэн. Тэгээд одоо энэ биткойны унж байгаа уналт чинь ерөөсөө л тариф нөгөө tax гэл тий. Тэгээд Америкийн хөрөнгийн зах зээл угаасаа унж штэ. Хөрөнгийн зах зээлээс 2-3 дахин эрсдэлтэй крипто зах зээл тийм үү. Тэгэхээр тодорхой хэмжээний эрсдэлтэй унж хахад бүр илүү эрсдэлтэй нь бол унжил таарна. Тэгэхээр хүмүүс бас яагаад крипто ингэ унаад байгаа гэдээ гайхаад иж магадгүй. Хөрөнгийн зах зээл, Америкийн хөрөнгийн зах зээл уналттай байна гэж тий. За тэгээд энэ 90,000 гэдэг нэг юм түвшин байсан. Энийг бол нэгэнт доошоо ивдсэн. Буцаж шалгаад доошоо унсан. За, энд нэг range байгаад байгаа. 110,000-аас 90,000-ийн хоорондох нэг энэ range байсан. Энэ доошоо ивдэрсэн. За, дахиад тэгвэл энэ 90,000-аас доошоо яг энэ range-ээр явах юм бол 73,000 гэдэг зүйл харагдаад шүү дээ. 73,000, 74,000 гэдэг юм харагдаад байна. За тэгээд би зүгээр энд нэг юм bullish pattern-ус олж харах гээд байгаа. За нэг юм дүр зураг ч юм уу та тий. 4 цаг дээр оруулаад харуул илүү гоё харагдав. Энэ яг тийм гоё төгс bullish pattern ч бас биш л дээ. Гэхдээ нэг ийм дүр зураг бол харагдаж байгаа. Тэгээд криптог одоо сайн мэддэг хүний хувьд би юу одоо expect хийх буюу хүлээгээд байна уу гэхээр энэ нэг 2 удаа шалгацсан түвшин байгаад байна. Нэг 77,000 дахиад нэг 77,000 хавцаа тийм. Энийг доош хамах ёстой. Нэг удаа хүчтэй хамаж орж ирээд өсөлтийн өмнө шүү. Хэрвээ хүчтэй өсөлт явж байгаа бол нэг удаа энийг заавал хамдаг. Би хамаасаач гэж хүсэж байна. Угаасаа хамаж стоп лоссууд авсны дараа зах зээл өсөхөд буцаад нөгөө liquidity дээр л зах зээл ч өсдөг шүү дээ. Хөрвөх чадварт өсдөг тийм. Маш их хөрвөх чадваруудыг
whale-ууд буюу томчууд одоо хөрхөдөө багчуулыг одоо зарж гаргана гэх юм уу та. Тэрний дараа л өсөж эхэлдэг. Тэгээ нэг удаа хамт хийх байх. За тэр нь бас 74,000 хавцаа ер нь бол таарад байгаа. Энд бол зөндөө liquidity энэний доор бол орчихсон байна. Энийг бол хамж аваад дэше өсөх байх гэж харж байна. За тэгээд буцаж өсвөл мэдээж яах вэ? Key level-үүд байна шүү дээ, тийм. Тэгэхээр 90,000 бай. За тэгээ 90,000-аас дээшээ гараад ирвэл буцаад 110,000. Тэгээд крипто бол өсөлтөө амархан, унахтаач амархан, тийм. Тэгээд сүүлийн үед бол өнгөрсөн жилд бол өсөх нь их хүчтэй амархан хурдтай өсөж байгаа шүү. За тэгээд би энэ 3 сараас одоо 10 сар хүртэл хийсэн энэ consolidation-ы талаар зөндөө ярьсан. Энэ нэг удаан хугацааны consolidation байсан. Энэ бол ханшийг маш сайн тогтоож, энэ бол сайн гэж хэлж ирсэн. Тэгвэл одоо яаж вэ? Дахиад энэ дараа 11 сараас 3 сар хүртэл ингээд 4 сарын туршны гэсэн доо чинь consolidation хийж байна. Энэ consolidation хийж байгаад за нөгөө төв банк бодлогын хүүгээ багасгаад нөгөө тэ 7 их $80 refinance хийх асуудлаа Америк шийдээд за тэгээд худалдааны даймаа эн чинь тэгдэг штэ. Ингээл баахан сенсацлж ийсэн аа. Бид нэр ингээд хилцээст хүрлээ. Тэ? За тэрний араас бол өснөө. Биткойн 130,000 руу өсөх боломжтой гэж би харж байгаа. Окей. Тэгэхээр энэ бол ертөнцийн төгсгөл ерөөсөө биш. Крипто бол булш хിവэрэ байгаа. Доошоо дахиад 76,000-ыг нэг удаа тоншоод өсхийг нь бол харин нэг удаа тоншихт нь харин би худалдан авалт хийгээд лонг арилж орно гэж бодож байгаа шүү. За тэгээд Ethereum, Solana, за Doge гэд бусад койнууд дээр та нар өөрсдөө дүн шинжилгээ хийгээрэй. Би бол та бүхэнд ерөнхий чиглэл зураглал ер нь яаж явах гэдэг нь юу болоод байна гэдэг талаар маш сайн тайлбарлаж өглөө. За тэгээд мэдээж MOTFX Монголын хамгийн best broker та бүхэн ашигладаг байх гэж найдаж байна. Demo Masters тэмцээндээ амжилттай идэвхтэй оролцоорой. Баярлалаа. Дараа 7 хоногт иргэд уулзцгаая.